За өнөөдрийн минь хүргье. Блогонд татаа морил. Өнөөдөр жоохон ярилцъя жоохон хүүхдүүдийнхээ хөвгөлтэй яриа бас ярилцаж жоохон юу амар санагтаад тэгээд блог хийж байна. Тэгээд энэ Германы ингээ боловсролын бодлогоч гэх юм уу одоо яг энэ системийн талаар ингээд миний л өөрийнхөө одоо амьдралдаа ингээд сурж одоо ингээд сонсож байгаа тиймэрхүү юмнуудаа жоохон хуваалцъя гэж бодлоо л да. Тэгээд жоохон хөвгөлтэй талаас нь бас авууштай бас дотор нь байгаа шүү хүмүүсээ тэг үзээрэй. Тэгээд манай хоёр охин ч одоо нэг нь 5-тай нэг нь 6-тай байхгүй юу. Тэгээд ер нь бол Германд цэцэрлэг сургуульд одоо эхнээсээ сургуульд яваад баг нь болохоор цэцэрлэгт явдаг. Тэгээд одоо нэг жил гарангийн өмнөөс ер нь ингээд нэг одоо бидч масхаараа ингээд нөгөө аав нь ингээд арчиж өгдөг гэсэн баггүй юу. Тэгсэн чи одоо бол бүр юм л бол ээжээ та наашрыг та л арчих ёстой гэд ингээд аавыгаа ер нь альва юмд нэг хүрхээ болцоо. Тэгэл заримдаа нөгөө аав нь хүүхдүүдтэй үлгэр ярьж өгвөл уншиж өгж байгаад унтуулдаг байсан бол үгүй чи ээжээ та ир гэд нөгөө германараад нөгөө монголоор ярьлаа ч гэсэн нөгөө германаар юу яадаг вэ? Юу гэдэг нөгөө монгол хэлэндээ та гэж хэлж сурааг болохоор чи гэж хэлдэг л дээ. Тэгээд чи ээжэд чи уншиж өгөх ёстой гэж намайг тэгдэг байхгүй. Чи үлгэр уншиж өгөх ёстой. Чи ингээд бүхс арчиж өгөх ёстой гэд. Тэгээд яагаад чи ингээд байгаа өмнө нь багтаа зүгээр л өсөн штэ та ир гэд ингээд тэгэхээр ингээд цэцэрлэгэн заадаг юм. Цэцэрлэгээсээ ерөөсөө тэр одоо эмэгтэй хүүхэд бол мэдээж ээжээрээ бүгдийг хэлэх ёстой. Эрэгтэй хүүхэд болохоор ааваараа яах ёстой ч гэдэг юм те альва юм заалах ёстой ч гэдэг юм. Тим сургалтыг ер нь цэцэрлэгээс нь заагаад эхэлчихдэг юм байна. Тэгээ манай хоёр хүүхэд бол тэгээд усанд ороод ингээл би хааг нь угааж өчөөл ингээ гаргаад ирэхээр хамаагүй ярьж байгаа. Бандаашаа ингээл хурдан өмсөе бөөгийн минь одоо бүксийн минь хаарчна гэж тэгээд авахгүй бүр. Гэхдээ тийм хүмүүжлэлтэй болчдөг юм байна. Тэгээд нэг бодлоо юу сүртэй чи гэл би эхлээд нь би тэгээд идвэсэн. Тэгээд сүүлд нь ерөөсөө ингээд ахаад асуугаад ахаар ерөөсөө л цэцэрлэгээс энэ хүмүүжлийг хүүхдүүд сурдаг юм байна. Хамаа замраагүй одоо монголчууд бид нар чинь ингээл хамаа замраагүй хүүхдүүдэд шалтан малда явуулаад байдаг бас буруу юм байна. Ер нь ингээд жоохон альва янз бүрийн юм тохиолдолд эрсдлээ бас тооцож байж явах хэрэгтэй юм шиг байна. Тэгээ хүүхдүүдийнхаа ирээдүйн төлөө бас л энэ өстө өвөө нь байгаа, эмээ нь байгаа, аав нь байгаа, ах нь байгаа, эгч нь байгаа юм ч гэдэг юм. Тиймэрхүү зарим юм бол бас нэг жоохон ингээд цензуртэй л байх ёстой юм шиг байна. Тэгээ ер нь ингээл би заавал ингээл нэг амар герман улс амар өндөр хөгжилтэй германууд мундаг байна гэсэндээ биш авахыг аваад хаяхыг хаяасаа гэсэн үднээсээ л бас энгийн нэг монгол их хүн гэдгээрээ би бас ингээд ярьж байгаа шүү. Тэгээ манай хоёр хүүхд чинь ер нь бол яг тийм ийм одоо нэг эрэгтэй хүн өөр эмэгтэй хүн өөр гэсэн ийм хүмүүжлэг ер нь цэцэрлэгээс аваад эхэлчихдэг юм байна. Тэгээд нэгдүгээр ангитаа нэг захиа аваад манай том охин анхныхаа хайрын захиаг нэгдүгээр ангитаа авчдаг юм байна. Тэгээд би надаа ерөөсө хилээгүй байхгүй. Тэгснээл гинтгэн нэг өдөр ингээд галтгоонд би хоол игээл байжсан чи ээж наашир гэл бүр ингээд мухаа базаад ингээд хайцсан цаас байсан байхгүй юу. Тэгэхээр наа чи юу юм чи зураг муухай зурчаад орхич юм уу гэд би тэгж л бодож байгаа юм чи тэгээ асуусан чи үгүй энэ надаа тэр үгс ингээд нэг хүүхдийн нэр хэлээ. Тэгээ тэр чи эрэгтэй юм уу эмэгтэй юм уу гэдгсэн чи эрэгтэй гин. Тэгээ хаарсан чи юм зүрхнүүдийн зурагтай. Тэгээд нөө сурсан хідэн үсгнүүдээ ингээд үсгнүүд тоонуудаа ингээд нийлүүлээд бичсэн. Тэгээд жижиг том ингээд янз бүрийн зүрхээр дүүрсэн тийм захиа байхгүй. Захиал юм байна л да. Эднийхээ хувьд бол нөгөө яг одоохондоо нөгөө үг сайн холбож сураагүй болохоор нэг тийм юу яахгүй. Үгээр биш. Ерөөсөө л нөгөө нэг дүрсээр тэгээд тэр цаасыг тэр хүүхдэд одоо тэр цаасан дээр дүрс буулгаад мэддэг юмнуудаа буулгаж байгаагаар л
илэрхийлж ил гэж би ойлгоод байгаа шүү дээ. Тэгээ аюу хөөрхөн нэг тийм юм надад үзүүлээ. Тэгээ чи яагаад энийгээ ингээ базаа хийцэг. Бүр ингээ банкнаасаа ингээл ямар зураг зурдаг байсан, юу сурсан гэд ингээд өдөрт л эднэр чинь 3 4 юм бичгийн цаас дүүрнэл зураг мураг янз бүрийн юмнууд авчирдаг байхгүй. Заримдаа ингээд гоё нөгөө нэг наамлууд хөөрхөн бүр юм нөгөө юугаар модны холцоор хүртэл ингээд усан замав хийгээд сургууль дээр цэцэрлэг дээр тэгээ сураад хийгээд ирсэн хүүхэлтэй мөглөлтэй хүртэл хийгээд ирдэг байхгүй. Тэгээд тэднэрийн би бүгднгийн цаахан хадгалсан байгаа. Тэгээд том болохоор нь үзүүлнэ. Тэгээд тэр юмнууд дотор нь хийгээд тэр захиаг нь хадгалсан байгаа. Тэдэн сарын тэдэнд миний охин ийм яриад ийм захиа надад ийм бичиг надад үзүүллээ гэд ингээд зарим юмнуудыг би нөгөө зургийнхын ардл тэдэн сарын тэдэнд тэр зурсан, энэ зурсан цэцэрлэг дээрээ зурсан ч гэдэг юм уу, гэртээ зурсан ч гэдэг юм уу. Тэгээ би ер нь бүх юмнуудыг хадгалдаг байхгүй юу? Боломжоор. Тэгээд том болохоор үзүүлэхээр өөрсдөд нь сонирхолтой байх болов уу гэж бодоод байсан шүү дээ. Тэгэл хөөрхий нэг тийм анхны хайрын захиагаа бол авцсан л да. Би тэгж бодоод байгаа. Тэр угаасаа зүрх л зурсан байгаа. Зүрх гэдгийг угаасаа мэд. Тэгээ манай том охин нэрээ нэг хөөрхий юм яриад. Нэг өдөр ингээл би тэд гэртээ байжсэн. Тэгээ би хөө аав хоолоо ид гэдэгчгүй би нөгөө нөхрөө зарим үед аав гэж дуудчихдаг байхгүй нөгөө хоёр хүүхдэд дуурайгаал аваа хоолоо идээр миний охтод хоолоо идээр гэлдэг. Тэгсэн чинь нэг өдөр би хөө аав хоолоо идээр гэдгсэн чинь манай том охин гэж юу аав гэж чи хайраа ханаа гэж дуудаач гэхгүй. Тэгэхээр яаж байгаа юм гэдгсэн чинь наа чин чиний аав чинь биш ах чинь биш. Чиний хайр чинь хань чинь чи тэгэхээр уруул дээр нүнсээ дуудах ёстой гэдгээд байгаа байхгүй. Амар одоо бүр ингээд мэдгүй миний 6 настайдаа тэр янз бүрийн тийм юм мэддэг ч байсан юм мэддэггүй ч байсан юм мэдгүй ш. Би бол баг мэдгүй л байсан баг. Мэдгүй л байсан л гэж бодоод байгаа ш. Тэгээ манай бага охины бас хөвгчлээ явдал нь тэгж байгаа байхгүй. Юунд цэцэрлэг дээр ингээд 0 ордог гинэ. Тэгэхээр ингээд эрэгтэй хүүхэд өөр 0-д орно, эмэгтэй хүүхэд өөр 0-д орно гэдэг. Одоо мэдээж яг одоо насны 6 настай биш 5 настай хүүхдүүд бол угаасаа мэдчихэл байгаа л та. Тэгсэн чи тэгээд германаар л ярьдэн шүү дээ манай хүүхдүүд чинь голцоо. Тэгснэ эмэгтэй хүүхдийг 0-ийн өрөөнд ороод бие засаж яхад эрэгтэй хүүхэд хизээч хаалгын тогшиж болохгүй бүр болохгүй гэдэг ингээд тийм яриад байгаа байхгүй. Тэгээд эмэгтэй хүүхэд ууралцсан бахад эрэгтэй хүүхэд юм ярьж болохгүй гэдэг байгаа байхгүй. Нийт ишбрийнх тэгээд бараг л зүгээр 50 орхих ёстой мостой гэд яхараач тийм амар сүртэй юм сурдгийг инээдтэй хөвчлөлтэй юмнууд амар их болдг юм аа. Тэгээ бас нэг хөвгчлөлтэй явдал нь юу яадаг байхгүй. Манай нөхөр бит хоёр чи ер нь хурим мурмаа хийж байгаагүй байхгүй. Тэгэл одоо хайртай бол хайртай, дуртай бол дуртай. За суух уу сууя гэл. За суух уу сууйж гээгүй ер нь тэгэл үерхэж нөхөрлөж явж байгаа л тэгэл би үндэ татагдаал хайртай дуртай болол үр хөвгттэй болол тэгэл өнөөдрийг хүртэл амьдрал ирээдүйн амьдралаа хамтдаа бүтээн гэж бодоод явж байгаа. Тэгээд тэгсэн чинь нөгөө одоо ингээд мэдээ орцсон хүүхдүүд чинь тэгдэм байна нөгөө янз бүрийн зурагт мурагтнаас бичлэгнүүд үзэж байгаа шүү дээ. Тэгснэ тэгнэ юу чи ингээд ийм одоо нөгөө хурмын палаж өмсөж үзсэн юм уу чи та хоёр ингээ хурим хийгээд ингээд уруул дээрээс үнсэлцсэн юм уу гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр нүггүй штэ ээж нь үзээгүй штэ аав нь ч гэсэн үзээгүй тэгээ яах юм гэдгсэн чинь та хоёр хүмүүст ингээд хийх ёстой гэдэг байгаа байхгүй. Заавал ингээд ийм хурим хийх ёстой чи ингээд цагаан палаж өмсөөд аав ингээд одоо нөгөө өөртөө бол яг палаж цагаан юу хурмын тэр костюм гэж яахгүй зүгээр бүх юм ингээд нэг зурагтнаас үздэг ном момноос хардаг болохоор гэж байгаа байхгүй. Аав ингээд костюм өмсөөл ээж ингээд цагаан палаж өмсөөл тэгэл ерөөсө хурмаа хийж явах ёстой. Тэгэхээр нүггүй тэр чинь ингээд хоёулахнаа байж захта хийдэг байхгүй юу. Хүүхдгүй ингээд
яг хоёулахнаа байж байхдаа ингээд аав нь ганцаараа ээж нь ганцаараа байж байгаа. Тэгээд ингээд хурмаа хийдэг байхгүй юу да. Одоо бол ингээд та хоёр байгаа юм чи хурмаа хийхгүй гэсэн чи битээр нуугдчих гэдэг байхгүй. Нуугдчих. Тэгээд та хоёр зүгээр хурмаа хийчих гинэ. Тэгээд битээр ингээд баштек хийж байгаад ингээд харчих гинэ. Тэгэхээр гүүгүү тэгвэл баштек хийгээд ч харахгүй шүү дээ гэсэн чи. За тэгвэл бүр харахгүйгээр л та хоёр ерөөсөө хийчих гин. Айгу хөвчлөлтөө хөөрхөн өрхөө юм ярина. Тэгээд би явуулаад гэсэн байхгүй. За тэгвэл ингээ ээж нь ингээ амар гоё юм урт хормойтой гоё юм хормын палаж өмсөд ингээд алхаад та хоёр ингээ хормоноос нь бариараа гэдгсэн чинь тийм би өөртөө мартсан байж тээ. Тэр чин нэрээ юу яадаг штэ ингээд цэцэг ингээд цацаад ингээд таны ингээд заман дээр чи цэцэг дэвсэж өгдөг штэ гэж яриад байгаа байхгүй. Яг би энэ нэг яга яриад байгаа юм гэхээр ингээд нөгөө миний хүүхдүүдийн ингээд нэг хөвгчлөлтэй энэ яриад байгаа юм бас мэдээж айл болгонд л тохиолддог байх. Тэгээд бүр ингээд бүр хайр хүрээд байгаа байхгүй. Өдөр болгон л нэг шинэ юм сурж ирээл өдөр болгон л хөөрхөн юм ярина. Тэгэл тэр болгоно нэг хөөрхөн. Тэгээ бас нэг юу сони юм гэсэн аахгүй. Би нөгөө хүүхдүүдэд тэргээл зурагт үзэл хэдүүлээ буудан дээр хийчихэж байгаа. Тэгэл гизээ нийлээл ингээл байжсэн чил. Чи хизээ ингээд хүүхдтэй болох юм гэдэхгүй юу? Тэгээд чамд одоо хизээ ингээд бэби баах гэдэг одоо ингээд жирэмсэн болох юм бэ гэдэг. Тэгж байна манай хүн. Тэгэхээр үгүй юу яриад байгаа юм бэ? Одоо ингээд ээж нь болохгүй шүү дээ гэдгсэн чи. Гүү чи ингээд бэби баахтай ингээд жирэмсэн болох ёстой гинэ. Тэгээ яаж байгаа ингээд гэсэн чи. Биднэрт дүүх хэрэгтэй байна ингээд юу яа ингээд дүүгээ ингээд одоо сүүгийг уулгаад хоолыг нэдүүлээд ингээд памперсын сольж өгөөд ингээд байж ах юм гинэ. Ер нь бол дүү хүсдэг болчих манай хүмүүс. За тэгсэн чинь тэр нь би явуулаад тэгсэн байхгүй. Юу та нар хүүхэд танаас гардах юм мэдх юм уу гэдгсэн байхгүй. Тэгсэн чинь бид нэг тэгээ бүр ингээд нөө хөлөө алцааж байгаад ингэж гаргадаг маргадаг. Эсвэл ингээд мэс засал хийгээд хүүхдийг гаргадаг. Бүр ингээд бүх юмыг ингээд ерөөсөө энэ зургатнаас үзээд сурцсан байгаа байхгүй. Тэгээд ер нь их тийм амар. Тэгээ би нөгөө нэг герман найзтай хэлсэн байхгүй. Яна би одоо бас хариуцлагагүй гээсээ болоод ч юм уу манай хүүхэд хаанаас гардаг вэ? Хүүхдийг ийм төглөөр ингээд төрүүлдэг гэдэг ингээд мэддэг болсон биз дээ. Одоо миний л буруу ахта би ингээд зургат мөрхтийг хянаагүйгээс л болсон байх та гэсэн чинь. Гүү штэ ерөөсөө энэ германд ингээд ичдэг ч юм уу нэг тийм нэг жоохон ичимхий зам айгүй их дамгаалдаг штэ бид нар дээр. Тэгээ хүүхдтэйгээ бараг тэр үзэлцснүүч гэдэг юм уу, хүүхдтэй үерхэж үзснүүч гэдэг юм уу, ингээд ярина гэхээр бүр ичээл за өөртөө мэдж байгаа байлгүйдэж гэдэг юм уу. Бүх юм нөгөө хүүхдтэй найдаж үлдээдэг нь бас айгүй буруу юм шиг байна. Багаас нь л ерөөсөө ярилцаал заахын заагаал баг хүүхдэрээ ч заалах юм байл дээ бид нар. Тэгээд тийм болохоор ер нь л илэн далангуу сайхан ярилцаж мэдээж хим хэмжээтэй байгаа шүү дээ. Тэгээд тэр болгонд нь асууж байгаа асуулт болгонд нь сайхан хариулт өгөөд хариулж чадахгүй бол за би тэрийг ингээ асуучаад би дараад нь ингээд би чам тайлбарлаад өгөөч гэдэг юм уу те мэрэгчлэр нь хүнээс асуучаад би дараад нь тайлбарлаад өгөө гэд хүүхдүүдтэй хэлж өгөөд ингээд өнгөрөөж явах хэрэгтэй юм шиг л. Тэгээд бас манай хоёр хүүхд ингээд заримдаа айгу маргалддаг байхгүй юу. Одоо сайхан тэгж байгаа байхгүй юу. Морь унтдаг гэд манай том охин тэгсэн байхгүй морь унтдаг одоо ингээд шүн болсон юм чи морь унтж байгаа шүү дээ тэгсэн байхгүй. Тэгсэн чинь манай бага охин морь унтдаггүй юу яриад байгаа ерөөсө байнгын ингээл босоогоороо байж идэг. Тэгэл тэгчихнэ. Тэгээ бүр сүулдэ нөгөө хоёр чи ярьжсэн маргалдаад хэрэлдээд бараг л зодтолдох юм болж байгаа байхгүй. Тэгэхээр үгээгүй. Тэгээ би нэлээ ажиглаж байгаад хин энэч мэдээж бууж өгөхгүй байгаа байхгүй. Манай хоёр чи нэг насны зөрүүтэй болохоор ч тэр юм ер нь тэгээ бууж өгөхгүй. Тэгэхээр би тэгсэн. За ээж нь бас энийг сайн мэдгүй байна миний хоёр охин. Морь унтдгийн болов үгүй юм болов би сайн мэдэхгүй байна. Ээж нь тэгээд яг морийг ингээд моринд хоол өгдөг, моринд одоо ус өгдөг ингээд морийг ачилдаг энэ хүнээс нь асууя. Тэгээд би асуугаад мэдснийхаа дараа та хоёрт хэлье гэдгсэн чинь тэгэрээ тэгээд эвлэрчиж байгаа байхгүй. Тэгээд тэр жишээний ерөөсөө хүүхдүүд нөгөө нэг хорвоотой танилцж байгаад бүхэл юм шин сонирн болохоор бид нар аль болох уурахгүй бухимдахгүй бүх юмыг аягүй сайхан тайлбарлаж өгөөд асууж байгаа асуултыг ингээд
бүр хитрхийн ноцтой юм асуух юм бол одоо тэрний одоо эргээр одоо яаж тайлбарламар чинь тэр бүгдээгээ ингээд эцэг эхчүүд бүгдээрээ л эзэмшиж хэрэгжүүлчих хэрэгтэй юм шиг хэлж шүү дээ. Надад бол одоо тэгэл амар асуулт ч тавина шүү дээ зарим үедээ. Зарим үедээ ингээл нөгөө нэг тий ер нь тэгэл хүүхэд багасаа л өөрийгөө эрсдлээс хамгаалдаг. Одоо Германд ч бас л за энэ бас дараагийн сэдв юм шиг л байх юм да. Тэгээ ер нь бол ингээл нөгөө хүсч бай юуч бай ер нь ингээд найз нөхөд ч ер нь зүгээр л илдэг одоо тагнуулын ажилтай гэх юм уу? Тагнуул гэхгүй л да ер нь эрсдлээс хамгаалсан ер нь нөгөө энэ жоох муухай ажилттай. Иргэнийхээ үүргийг аюу хариуцлагатай байдаг байхгүй. Иргэнийхээ үүргийг биелүүлэхдээ ерөөсө тэрний бүр тэр ёстой цэцэрлэгээс нь сургуулаас нь ингээд хүүхдийг бүр ингээд туцаар агаад ер нь тэгээд заагаад өгсөн байдаг. Ой тогтоомтолтод нь ортол. Одоо тэгээд ер нь ингээд 10 хэдэн настай ч юм уу 20 хэдэн настай ч юм уу ингээд залуучууд хэрвээ гудамжинд машин зогсоод эвдрээд ингээд тэг хамраас өгцөн ч гэдэг юм уу ингээд янз бүрийн ослын зогсолтын тэмдэг тавиад зогссон байх юм бол хажуугаар өнгөрч байгаа машин зогсохгүй өнгөрнө гэж юусоо байхгүй. За тэгээд одоо нэг байрны гадаа янз бүрийн аваар ч юм уу хин нэг машина буруу зогсоох ч юм уу хин нэг аваар осол гаргах ч юм уу хин нэг асуудал тарих ч юм уу эсвэл нэг бараг л тэдний за тэр бүгдийг энэ зүгээр энэ орчин тойрныхаа бүгдээрээ мэднэ гэж бодож байгаа. Хошин нэг зураг байдаг шүү дээ. Би олдвол тэр зургийг бас энэ блогонд оруулнаа. Тэгээд алдахгүй л ер нь ингээд дэлхийн бусад бүх орнууд ингээд энэ гудамж талбай энэ тэнд ингээд амар их камер байдаг гэнэлтэй. Тэгсэн чи Германых болохоор ерөөсөө камер байхгүй ерөөсөө иргэн болгон бүгдээрээ камер гэж байгаа байхгүй. Яг нэг бодлоо үнэ. Тэгээд ерөөсөө хинээд ямар хүн ирсэн ч байд юм уу, орсон ч байд юм уу, гарсан ч байд юм уу, хэд хонжийн ч гэдэг юм уу, тэр бүх мэдээлэл чи ерөөсөл энэ орчинд тойрныхан ч бүгдээрээ мэдчихэдэг. Тэрүүгээрээ ер нь иргэнийхээ үүргийг хамгаалж ийн гэж үздэг. Тэрний ч би бас буруу гэж боддгүй. Ер нь бол зарим тохиолдолд мэдээж ингээд одоо бүгд нэг инхийн цагаан тагтаа шиг тийм 50 сайхан амьдрна гэж байхгүй шүү дээ. Хил ам гарна, хэрүүл шуган ч гэдэг юм уу, янз бүрийн асуудал ингээ шоу мов янз бүрийн юм ингээл байр майранд орч морцонд болдог байхгүй айл зарим нэг айлууд. Тэгэл тэгэхэд чил дараа нь ингээл бид нар чинь нөгөө нэг гарданда уулзтал юм яриа суучих. Танад нэрээ тийм болсон ийм болсон уу гэж амар мэддэж шүү дээ бид нар чинь. Ерөөсөө мэдээл сайт. За би ч айгүй их ярьчлаа. Тэгээд дараагийнхаа эд блог маань бас яах вэ нөгөө зарим нэг хэрэгцээтэй мэдээлэл нь хүнд хүрээсэй л гэсэндээ ингээл бас ярьлаа. Тэгээд дараагийнхаа блогоор уулзцгаая. Баярлалаа. Баяртай.